Beatles Music хүүхдийн хөгжмийн хөтөлбөр. Монголын анхны хүүхдийн хөгжмийн нэвтрүүлэг Beatles Music танд хүрч байна. Beatles Music-тэй хамт бүх Монголын хүүхдүүд хамтдаа байгаарай. Beatles Music. Beatles Music хүүхдийн хөгжмийн нэвтрүүлэг. Элбэ сандлын чамтаанд идэг дуу үжтэй бүхэнд таалагдсан баг. За Beatles Music нэвтрүүлэг маань мэдээлэл булангаар үргэлжилж байна. Тэгээд одоо мэдээлэл булангаар гэх юм бол Goodbye сандлаг маань сүүл бас шинэ уран бүтээл гаргасан. Одоо тун удахгүй Beatles Music нэвтрүүлэг болон бусад суугуудаар гарна. За энэ манай хувьд бол Goodbye самтлагийн хувьд бол хамгийн анхны хайрын дуу гэж хэлж болно. Самбар дээр багш шохомор санаал тулж нэрэг чин зураа Жамайг бодох тути гой мэдрээс төрхийн энэ хайр юм уу Goodbye самтлагийн хайрлалын дууны клип хэрхэн явагдаж өнгөрснийг бүгдээрээ үзцгээе. Гэрд чин би хүргэсэн Хөргөндөр чин намайг татадал шиг байна Хайр чин нэгтлэг шиг боллоо Миний чамда хатаж өгсөн бэлхий Баяртайгаар авсан чи Зүүн хацар дэмэн зөөдөн үсэд орсон чи Бясан зүрх ми багтаж ядан догсон Ингээд л надад анхны харны сэдвсэн Үлдээ цастай мартай Байсан чогтоо чамааны Үер хэлгээд чин нэнд хайрын итлэн шүү Цэцгийний бэшиг чиний мэдний нэчиг Чимик чаргүй бидний нэндэн итлэн шүү Beatles Music нэвтрүүлэг маань мэдээлэл булангаараа үргэлжилж байна. За дараагийн мэдээлэл бол Борноор сумын хүүхдүүд Монголын хөгжийн ордонд зөнгийн одод болж байна гэсэн тайлан тоглолтоо хийсэн байгаа. За энэ тоглолт маань 11 сарын 23-нд болсон байгаа. Зөнгийн одод гэдэг чуулгын авьяаслаг хүүхэд багчууд хийсэн байгаа энэ тоглолтыг. За тэгвэл бүгдээрээ энэ талаарх мэдээллийг хүлээн авч үзье. Тэмцээнд анх нандаа өгч намайг ор гэж хэлсэн. Хөгжмийн дугаалan дараад багшаараа зөндөө олон гой ая заалгаад тэг хамгийн шилдгийн энэ баахын Паскал гэдэг энэ зохиолыг тоглосон байгаа энэ тоглолтод. Цаашдаа би хөгжимчин болмоор байна. Би тийм мөрөөдөлтэй. Хамгийн түрүүнд ээж, багш, гэр бүлдээ тэгээд энэ намайг дэмжиж байгаа бүх хүмүүстээ талархснаа илэрхийлье. За энэ төв урмтын хөгжлийн хөтөлбөр болон соёлын төвөөс хамтран зохион байгуулж байгаа зөнгийн одод дуулж байна гэсэн Борноор сумын одоо авьяаслаг хүүхдүүдийн тоглолтын чи болж байна. Тэгээд дэлхийн зүүн олон улсын байгууллагууд хүүхдийн авьяас чадлыг хөгжүүлэхийн төлөө зөнгийн одод дуулж байна. Уралдаан явуулдаг. Энэ уралдаанд бол сумын хүүхдүүд жил болгон бэлдэж оролцдог байсан. Энэ хүүхдүүдийг тухайн одоо соёлын төвийн хамт олон бүр чуулга болгон өргөжүүлж дугуулan хажуудаа хичээллүүлээд энэ нь ингээ үр дүн түнж хүрж орон нутагтаа мөн тайлан тоглолт тавьсан. За энэ чи 23 хүүхэд оролцож байгаа. За 23 хүүхэд бол бүгдөө дэлхийн зүүн төв орнотын хөгжлийн хөтөлбөрт хамрагддаг ийм хүүхдүүд байдаг. Тэр ч утгаараа зөнгийн одод дуулж байна гэсэн ийм нэртэйгээр тайлан тоглолтыг бол манай сумаас анхдагч байдлаар хийж аваад би их баяртай байгаамаа. Архинд орсон нэгнийг шоож бүүний аяа чиний аавчиж байж мэдэн шүү дээ. Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол Аз жаргалын хаалхыг бусдаа нээж. Оцон цэрэнгийн ануу гэдэг би 4-р ангийн сурагч. Тэгээд одоо би энэ тэмцээнд орох болсон нь Борноор сумын соёлын төвийн дуу бүжгийн дугууланд хамрагддгаараа энэ тэмцээнд орсон. Шагналууд гэхээр дандаа уран жиргээ тэгээд шүлгийн тэмцээнүүдэд орж ирсэн. Өлгийн авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор өөр юу ч хэрэггүй. Би биний хайрал өргөн хорвоод хүн гэж хайраар дутаж болохгүй. Бүгдээрээ
2007 оноос хойш соёлын төвийн дэргэдэх дуу буужих хөгжмийн дугуйлан гэж хичээлэгдсэн. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө тэгж ингэж тайлан тавигдаагүй байжгаад сая 2010 онд энэ Монголын хүүхдэд ордон мөн одоо дэлхийн зөнгийн олон улсын байгууллагатай бид нар хамтарч ажилладаг. Монголын хүүхдэд ордны алтан мөн хүрэл медалаар 23 сурагч маань амжилттай оролцоод үнэхээр чадварлаг байж байгаа нь харагдлаа. Борноор сумд одоо дэлхийн зүүн олон улсын байгууллагатай хамтардаг өнчөө өрөөсөн, ядарсан, дэлхийн зүүнтэй хамрагддаг одоо эдгээр хүүхдүүд маань одоо зөнгийн одоо гэж одоо өөрсдөө одоо нэг дэлхийн зөнгийн бүсийн наадам 10 дугаар наадам гэж явагддаг байхгүй юу. Тэгээ тэр болгонд ингэж нэг хүүхэд жилээр бэлтжижсэн бол дэлхийн зөнгөөс өргөжөөд зөнгийн одод маань бүр өргөцөөр чуулга болж байгуулагдаад тэгээ энэ чуулгынхаа бас үр шимийг одоо ийм сайхан одоо тоглолт зохион байгуулад одоо дэлхийн зөнгийнхаа хамт олонтой бас чин сэтгэлээсээ хамтарч ажилладагтаа баярлалаа гэж л хэлээ да. Beatles Music хүүхдийн хөгжмийн хөтөлбөр. Монголын анхны хүүхдийн хөгжмийн нэвтрүүлэг Beatles Music танд хүрч байна. Beatles Music-тэй хамт бүх Монголын хүүхдүүд хамтдаа байгаарай. Beatles Music. Beatles Music хүүхдийн хөгжмийн нэвтрүүлэг. 7 хоног болгон хүүхдийн шилдэг 5 дууг та бүхэнд хүргэдэг. Star Chart болон маань та бүхэнд хүрч байна. Манай өнөөдрийн Star Chart булангаар шинэ хүүхдийн дуу төрүүлсэн байгаа. 2-7 хоног дараалал төрүүлсэн байгаа. Энэ бол Чингүнээ дуулсан сэтгэлийн дуу гэдэг дуу байлаа. Маш гоё дуу байлаа. Шингүндээ баяр хүргэе. Мөн Beatles Music нэвтрүүлгийн Star Chart булан маань 100 дотны FM 103.6-тай хамтарч Star Chart буланг гаргаж бас үзэгчдийн саналаар шүдэг байгаа. За төвлөг үзээрэй хүүхдийн шилдэг 5 дуутай хамтдаа танилцгаая. 103.6 дотны FM-ээр өдөр бүр 10-аас 11 цагийн хооронд хүүхдийн дууны цаг явж байна. Та энэ дууны цагийг сонссноор Beatles Music нэвтрүүлгийн хүүхдийн дууны Star Top 5-д саналаа өгөх боломжтой. Beatles Music нэвтрүүлэг дотны FM 103.6-тай хамтран энэ 7 хоногийн Star 5-ыг тодруулж байна. 5 дугаар байранд Доргон хамтлагийн дуусан Зүудний чихэр. Дөрөвдүгээр байранд Ундралмаагийн дуулсан Дурсамжаар гоёсон багнаас. Гуравдугаар байранд Амандын уншсан Аавда хэлэх үг. Алдаа онооныхоо дэнсийг эргээднийг харахгүй бол араас ч бидний хүүчин бүдэрч хүйдээ аваа. Харин 2 дугаар байранд Ад Заяагийн дуулсан Зайрмаг. Хүүхдийн шилдэг 5 дууны 1-р байранд Чингүнээ дуулсан Сэтгэлийн дуу гэдэг дуу шалгарсан байна. Beatles Music нэвтрүүлэг дотны FM 103.6-тай хамтран энэ 7 хоногийн Star 5-ыг тодрууллаа. 103.6 дотны FM-ээр өдөр бүр 10-аас 11 цагийн хооронд хүүхдийн дууны цаг явж байна. Та энэ дууны цагийг сонссноор Beatles Music нэвтрүүлгийн хүүхдийн дууны Star Top 5-д саналаа өгөх боломжтой. Beatles Music хүүхдийн хөгжмийн хөтөлбөр. Монголын анхны хүүхдийн хөгжмийн нэвтрүүлэг Beatles Music танд хүрч байна. Beatles Music-тэй хамт бүх Монголын хүүхдүүд хамтдаа байгаарай. Beatles Music. Beatles Music хүүхдийн хөгжмийн нэвтрүүлэг. За манай өнөөдрийн Beatles Music нэвтрүүлэг маань дүрээд өндөрлөж байна. Үзэгч та бүхэн өнөөдрийн дугаар таалагдсан байх гэж итгэлтэй байна. Мөн үзэгч та бүхэн өмнөх дугааруудыг хэрвээ үзхийг хүсвэл бол YouTube сайт руу ороод Beatles Music гэж яхад бүх
дугаарууд гарч ирнэ. Тэгэлгүй яг бас дээрээс нэмж хэлэхэд клипний уран бүтээлтэй хөгтүүдэл манай Beatles Music нэвтрүүлгийн утсаар холбоо бариад тэгээд хурж ирж клипэнд оролцоод клип болонд оролцох боломжтой байгаа. Яг клип болонгаар клипийг гаргана. За тэгээд манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч бол Alpha Motors. За тэгвэл бүгдээрээ зараа 7 оны яг энэ цагт уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Beatles Music